Өнөөдөр болохоор ер нь яг энэ 2025 онд эхэлж байгаа энэ шинээр болж байгаа үйл явдал бол шилжилтүүд тийм зүйлийн тухай Мгм. хуваалцъя гэж ер нь бодсон юм аа. Тэгээд угаасаа шууд сонсож чадахгүй хүмүүс нь бичлэгээ үзчих واخ. YouTube дээр нөгөө оруулдгаараа оруулаад явчихна. Тэгээд энэ удаагийн уулзлын өмнө бол ингээл дандаа илүү нөгөө идэвхжлийн ирэмб гэж юу юм одоо hologenetic profile гэж юу юм ч юм уу илүү тийм өнцгтэй байсан. За өнөөдрийн хувьд бол илүү тийм жоохон цаг үеийн шин чанартай байх юм. Тэгээд энээс цаашаага энэ лайв уулзалтуудыг бол одоо ингэ нөгөө генийн түлхүүрийн хичээл гэхээсээ илүү дандаа юм шууд дамжуулт байдлаар хийгээд явъя гэсэн чиглэлтэй байна. Тэгээд 1 сарын 25-нд хин Ричард өөрөө Star Pearl гэдэг ингээд цоошин хичээл эхлүүлж байгаа. Тэр нь болохоор одон сувд гэдэг. Тэгээд тэр одон сувд хичээлийг Ричард өөрөө удирдах явуулна. Тэгээд шин дамжуулалт байхгүй. Тэгээд тийм болохоор тэн дээр ер нь сурж байгаа авч байгаа шинэ ойлголтуудыг яг одоо генийн төлхөөр сонирхож байгаа хүмүүстэйгээ шууд ер нь хуваалцаад явъя гэсэн тийм зорилготой байгаа. Тэгэхээр тэрний бэлтгэл олгож Ричардын хийсэн уулзалт подкастын ер нь юу ярив тэгээ ер нь сүүлийн үед ер нь юу мэдрэгдэж байна те тэр талаар ер нь хуваалцъя гэж бодлоо. За энэ ярилцлага нь болохоор хаанаас явж байгаа ярилцлага гэхээр 24 оны 11 сард Ричард шинэ хүн ирээдүйн хүн гэсэн тийм нэртэй арга хэмжээсэн байхгүй. Тэгээд энэ арга хэмжээнийхээ онцлог нь болохоор ерөөсөө бичлэг хийгдээгүй. Ер нь Ричард дандаа бичлэг хийж явдаг. Зөвхөн тухайн өрөөнд байсан хүмүүсийн л сонсон. Тэгэхээр яг тэр уулзалтан дээр ер нь яг юу ярьсан бэ гэдэг ингээд оролцсон хүн ингээ багцлаад бичлэг хийцэн байсан. Тэгэхээр тэр мэдээллийг хуваалцъя. Тэгээд бас 12 оны 11 сарын 24-нд яг нөгөө шилжилт хийдэг тэр орой бас Ричард хийсэн бичлэгийн агуулгыг хуваалцсан. Өнөөдрийн ингээ хоёр сэдв байна. Тэгээ мэдээж одоо би цэвэр Ричард ярьсан ярианаас илүү ер нь энэ дээр бас яг ямар мэдрэмж төрж байгаа вэ талаар ингээд нэмж хачирлаад явнаа. Тэгээ уулзтайхад төгсөл хэдүүлээ асуулт хариулт хий те. Ер нь яг юу болох гээд байгаа юм бэ? Яг ямар шин зүйлс болох гээд ингээд байна вэ? Та нарт ямар мэдрэмж төрж байна те? Энэ талаар бас хуваалцъя. Тэгээ миний хувьд болохоор сүүлийн 4-5 хоног ямар мэдрэмжтэй байгаа вэ гэхээр ерөөсөө л нэг шин юм төрөх гээд байна. Яг л нэг шин юм гарах гээд байна. Тэгээд энэ ерөөсөө тийм маш хүчтэй байна. Зүгээр нэг юм бус үеэс илүү өндөр байна. Яг ингээд нөгөө нэг хүүхэд төрүүлэлгээд ингээд нэг юм хуурамч өвдөлт өгдөг шүү дээ. Нэг хүүхэд төрхийн өмнө. Тэг яг тэр тийм мэдрэмжүүд байна. Тэгэхээр энэ нь ингээд одоо өнөөдөр анх удаа энэ уулзалтанд орж байгаа, анх удаа генийн төлхөөр сонсож байгаа ч юм уу сайн мэдэхгүй бол тэндээс бол айх ичих ерөөсөө хэрэггүй. Гэхдээ тийм байсан ч гэсэн таны дотор бас ийм шилжилтүүд явагдаж байгаа гэдэгт бүр эргэлзэхгүй байна. Хүн болгоны дотор энэ ингээ явагдаад байгаа. Би яг одоо яагаад байгаа юм болоо, юу нь болох юм болоо. Жишээл хамгийн эхний шинж тэмдгүүд бол ингээ нойр болчих те. Ядраад нойр хүрээд байгаа мөртөл гинт шин юм юмнууд ингээд орж ирэх. Эсвэл бүр ингээд айгүй хийх ажилтай юм шиг мэдрэмж. Ямар ч хийх ажилгүй очих газаргүй байж ингээд их л хийх ажил байгаад ингээд нэг л газар очих хэвээр юм шиг тийм одоо тийм яарангуй тийм мэдрэмж ядгүй биш яарангуй. Их тийм одоо зүйлсүүд ер нь бол болоод байна. Тэгэхээр яхав тийм болохоор ер нь энэ генийн төлхөөрийнхаа community-д илүү ихтэй байгаад миний хувьд ч гэсэн илүү уулзалтуудаа илүү сайн зохион байгуулъя гэж бодоод генийн төлхөөрийнхаа группээ дахиж нэгээд паблик байдлаар нэгээд тэгээд ингээд явж байна. За тэгээд нэг иймэрхүү интро хийчихэд өнөөдөр юу ярихыг юм ярьчлаа тий. За тэгэхээр юуны өмнө одоо шинэ хүн гэдэг тэгэхээр айгүй сонирхолтой сонсогдож байгаа шүү дээ. Юу нь яг энэ юу юм бэ гэдэг юм асуулт гарч ирж байгаа тий. За тэгэхээр энэ дээр бол мэдээж айгүй олон хүмүүс айгүй олон янзаар тайлбарлаж байгаа ч гэсэн ер нь бол энэ хэрвээ гинэ төлхөөрөөс уншсан бол юу нэг тэндээс сонсон бол хүртгүүн хөвж шилжилтээ өгөх гэдэг байна. Ерөөсөө бид нар одоо энэ бие махбодыг чинь одоо энэ нүдэрээ харж гараараа хурж те чихээрээ сонсож амаараа амталж хамраараа үнэртдэг энэ бидний энэ 5 метр хүү байна те. Тэгээ юмыг нэг юм тань мэдэх чадвар маань ингээд илүү тархиар явагддаг тийм ээ. Яг зүүн баруун тархиар хөвчлээ одоо бид нар зүүн тархиан дээр тархиар нөгөө тань мэдэх боловсруулах чадвар маань ажиллаж байгаа тийм ээ. Баруун тархинаас гарч байгаа мэдээллүүд бол хөвчлэн жоохон услах замбраагүй одоо юм эхлэл төгсгөлгүй цаг хугацааны ямар нэгэн тийм нөгөө нэг юу байхгүй юм
багцаалгүй байдаг учраас бид нар хэвсэггүй тарихаараа одоо мэдээллүүдийг боловсруулж авч байгаа. За тэгэнгүүт одоо сүүлийн үед ингээд нөгөө эрүүл галзуур мэддэхгүй гэдэг шиг ингээд галзуу юм шиг юм хүмүүс ярьж эхэлж байна тийм ээ. Сонин юмнууд яриад эн чи одоо юу гэдэг байгаа юм бэ? Хэрэг тийм хүмүүс юм ярьж гарч ирээд байгаа тийм. Хэрвээ анзаарч бол маш их юмнууд ярьж байгаа. Тэгээ бас дахиад ингээд анзаараад ах юм бол хүмүүсийн яриад байгаа зүйл хоорондоо маш холбоотой байгаа. Хоорондоо ямар ч холбоо хамааралгүй бинийгээ танихгүй хүмүүс яг адилхан зүйл яриад байгаа. Тэр биднэрт бол яг нэг талаасаа ойлгомжгүй юм шиг нөгөө талаасаа дэндүү ойлгомжтой байгаа байхгүй ямар ч хүн төрөлхтний хэмжээнд өөрчлөлт явагдаж байна. Тэгээд энэ өөрчлөлт болохоор юун түрүүнд эхэлж байгаа юм бол бидний хүртгүүгээс эхэлж байна. Хүртгүү шилжилт явагдаж байна. Тэгээд өмнө нь бидний энэ толгойн дээр байдаг одоо энэ толгойн орын тархиар тань мэддэг зүйлс бүгд одоо тэр нөгөө нэг бидний энэ хөвлийн хүрд буюу энэ нөгөө нэг наран сүлжээ гэж ярьж байгаа. Наран сүлжээний шилжилт явагдаж байна гэж ярихыг бол сонссон баг тийм. Наран сүлжээ бол хүний биеийн биш үү? Хамгийн их одоо нөгөө нэг бактери гэж ярьдаг шүү дээ. Бие ашигтай бактери гэж хамгийн их тийм үржил шимнэн бактеритай тийм хэсэг байхгүй. Таны биеийн та хоол боловсруулах эрхтний тогтолцоо чинь таны дархлаа гэж ярихыг бас сонсч байсан баг тийм. Буюу нүдээр амаар хамраар биш энэ хэсэгт ингээд таны үндсэн хүртгүү шилжин гэсэн тийм юм одоо уусаг эний төхөөрөд бичсэн байгаа. Тэгээ энийг би анх сонсоод одоо ямар сони би яхаа ингээд зүрх итгэгчд бол их амархмаа. Гэхдээ яг ингээд наран сүлжээгээр хүртнэ гэдэг чи яг юу юм бэ гэдгийг ингээ харахаар ялхаагүй бид нар бүх мэдрэмжүүдээ ашиглах боловч бид нар яг цаатахыг харж эхлэх юм. Яг цаатахын буюу яг нөгөө нэг баруун тархаараа нөгөө бэлгийн нүдээр одоо мэдэж эхлэх юм байна. Яг энийг л хэлээд байгаа юм байна л да. Буюу тэр олон бүр ингээд нянгийн төвшөнд бактерийн төвшөнд гэхэр чинь бүр эсийн төвшний мэдрэхүүгийн тухай ярьж байгаа байхгүй. Зүгээр нэг юм аягтай хоолыг идээд энэ хараад бид нар энэ гулааш байна гэж мэддэг те. За гулааш болохоор ингээд ингэ штэ нэг яхан жоо өөр ч гэсэн нэг махван нэг юм төмөс байна нэг юм будаа байна тэгээд нэг хоёр төрлийн салат энэ бол одоо бидний мэддэг талаас гулааш юм. Бидний энэ гулааш байна гэж харангуйтаа сэргээ аваад ингээд сэрээдээ дамтлаад тийм байна ийм байна юм байна ингээд хүртгүүгээрээ мэдрээд тэгээд амаараа ингээд амтлаад ингээд мэдэрдэг тийм. Гэтэ бидний энэ бүх юм дэндүү одоо ийм бүтцэд орцсон баригдсан байгаа байхгүй. Энийг тэр бүхлээр нь биш бүр эсийнхэн төвшөнд очиж мэдэрч тамшааддаг болох нь ирээдүйн хүн гэж хэлээд байгаа юм байна л та. Бүр ийм торгон мэдрэмжтэй. Одоо өнөөдөр ярьжсэн ингээд зүгээр бид нар ингээд агаар руу харахад энэ бол агаар гэж бодож гинүү гэвэл үгүй юм байна л та. Яг мэдээж энэ бол агаар тийм мэдээж энэ бол хоосон. Гэхдээ яг хоосон биш юм байна л та. Бүх зүйл ингээд дүүрэн мэт юм байна л та. Жишээлбэл яг одоо бид нарын дунд ингээд байгаа энэ агаарын орон зай болохоор зэрэг хэдэн сая одоо тийм тэрбум тоосон сөрөөр дүүрэн байгаа юм байна. Буюу бүх юм чинь бүх юмар яг дүүрэн л байгаа юм байна. Тэгээ энэ дүүрэн байдлыг бид нэр таних юу нь болохоор зам нь болохоор өөрөө хоосон байх юм байна. Ягаад гэвэл бид өөрөө хоосон байж хоосонгоос тэрийг хүртэхээр тэрний дүүрэнг таньж байгаа нь тийм л учиртай юм байна л. Тэрний дүүрэн байгаа тэрний ширхэг бүрийг таних тулд яах вэ гэхээр энэ дотор бидрэг хоосон биш болгож дүүргэж байгаа тэр зүйлсээс бид нар өөрсдөө чөлөөлөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй нөгөө таньж датсан арга замуудаас холдох болох юм. Одоо нэг ингээд тэр бид нар ингээд өөрсдийнхөө бүх хэв дадлуудыг өөрсдийнхөө бүх одоо нөхцөлдүүлэхүүд байгаа шүү дээ тийм. Эдрийнхээ ингээ бүгдийг таниад бүгдийг ингээд суллаад тавьчингууд бид нар юу болчих вэ гэхээр бид нар өөрөө тэр тоосон ч болчих юм байна л да. Бид нар өөрөө тэр одоо нэг юм энийг одоо биендээ баригдахааргүй төвшөнд л очих юм байна. Ер нь тэр тэгж хэлээд байна. За тэгээд ингээ хэлэхэр за одоо өстө шууд ингээ фантастик руу яваад орчих. Гэтэ энэ ерөөсөө тийм хэцүү одоо тийм фантастик юм биш юм байна. Энэ бол зүгээр л одоо бидний хувь тавилан юм байна. Зүгээр одоогийн ингээ өнцгөөс л ингээ тайлбарлахаар юм барьцгүй юм чи одоо юу яриад байгаа юм бэ гэдээ ингээ сонсогдоод байгаа ч гэсэн ер нь бол угаасаа бидний хүн төрөлхтөр явж байгаа чиглэл юм байна. За энэ чиглэл энэ эсийн төвшин мэдрэн гэдэг чинь юу вэ гэхээр энэ бие дотор чинь хідэн тэрбум эс байгаа тийм үү? Бүр тэгээд тэр хідэн тэрбум эс болгон чинь өөрийн гэсэн өвөгдөлтөй байгаа. Тэр эсийн бөөм дотор тэр нэг мэдээлэл байгаа. Тэгээ энэ мэдээлэл болохоор хүний түүхийн туршид бүр хүний биш бүр орчлонгийн түүхийн туршид бид нар одоо нөгөө нэг эст амиб байхасаа хувьсаж өөрчлөгдөөд эд болоод эргэтэн болоод амьтан болоод нэг амьтнаас нь өөрөө хувраад
Тэгээд ингэж хвсааран байгаад өнөөдөр ингээ хүн болоо. Тэгээд хүн чинь өөрөө бас ямар олон даваагүй үеийг даваад ингээ өнөөгийн бид нар ингээ үр садан болцсон сууж штэ тий. Тэгэхээр энэ бүгд ингээ хоорондоо холбоотой буюу энэ олон үе хэдэн 10 мянган жилийг дамжиж ирсэн мэдээлэл бидний биедийн эс болоод судсан л байгаа юм байна л. Тэгэхээр тэр мэдээллүүдийг сэргэх процессыг бид нэр сэргэх гэж нэрлэдэг юм. Тэгээд тэр сэрэх процесстой туслах түрэгдэх зорилгоор бид нар генийн түлхүүрч байд юм уу, бясалгалч байд юм уу? Тэгээ хүн болгоны энэ хүссэн замуудаараа яваад тэгэхээр тэр эс болгон өөрөө эсийн мэдээллүүд өөрөө задарч байгаа юм. Тэгээ энэ задралууд хүн болгоны дотор одоо явагдаад байгаа юм байна. Тэгээд хангалттай олон тооны хүмүүсийн дотор одоо явагдаж эхэлсэн учраас тодорхой хэмжээний цөмөрлөлт явагдсан. Тэгээд одоо ингээд яг шилжилт хийх гэдэг юм. Бид нар одоо хүн төрөлхтнөр. Тэгэхээр шилжилт гэдэг чинь юу болж байгаа гэхээр хангалттай тооны хүмүүс шилжээд сэрэнгүүт хүн төрөлхтний хэмжээний шилжилтүүд явагдаж байгаа. За ингээд шилжилт явагдаж эхлэхэд одоо хамгийн түрүүнд болох зүйлсүүд нь одоо юу байгаа юм бэ гэхээр хэрвээ генетик түлхүүрийг бас тодорхой хэмжээнд судлаад профайлдаа танилцсан бол профайлын чинь сугрын эренбийн хамгийн төгсгөл дээр сурдын эренбий чинь хамгийн эхлэл дээр ариун шарах гэдэг нэг юм түлхүүр байгаа. За тэр болохоор нэг юм цэнхэр улаан холилдсон ийм тойрог байдаг. За тэгээд тэр тойрог болохоор зэрэг одоо өмнө нь бид нар ингээд хүн багш төрсний хотоо ингээд энэ шарах драма өөрийгөө эмчлэн ч гэдэг юм уу ингээд тийм юмыг л ярьдаг байлаа шүү дээ тий. Одоо та нар ч гэсэн бүгд л тэгж байгаа. Гэхдээ хүн төрөлхтний хэмжээний одоо энэ шарах гэж байна. Ариун шарах гэж байна. Тэгэхээр эдрэг бид нар нийтийн түвшинд энэ ариун шарахыг ангаах одоо ийм ажлууд нь одоо хийгдээд эхэлсэн л явж байгаа юм байна л та. Тэгээ энэ өөрөө нэлийн эрчимчих юм байна. Тэгээ шарах агнаагдахад юу болж байгаа гэхээр том шилжилтүүд болно. Тэгэхээр том шилжилтүүдийн өмнө юу болох вэ гэхээр зэрэг том сэрэлтүүд үнэн. За сэрэлт чинь эхлээд яаж явагдах вэ гэхээр эхлээд танин мэдэх байдлаар явагдана тий. Тэгэхээр энэ хүн төрөлхтний түвшний энэ 6 төрлийн шарах одоо маш хүчтэй сэтэрч эхлэх юм байна л та. За энэ нь болохоор зэрэг би нэг юм гаргаж хараад тах. 6 шархныхаа нэрийг хараад тах. За би нэрийг угаасаа олохгүй мэн шууд яриад авчидөө. Ер нь нийтийн ухамсарын түвшинд 6 түвшний одоо сэрэлт идэгрэл явагдана, анагаалтууд явагдана. Тэгэхээр зэрэг энэ өөрөө анагаалт болохын тулд чинь одоо өвчнийг бид нар эмчлэхийн тулд чинь эхлээд тэр өвчний одоо нөгөө шалтгааныг бүшин тэмдгээр нь тань шалтгааныг нь олж үүр урахаар нь очиж штэ тий. Тэгэхээр зэрэг тийм учраас эхний ээлжинд маш олон төрлийн сэгсрэх үйл явдлууд тохиолдох юм. Одоо янз бүрийн байгалийн гамшгууд байна. За тэр бол бүр хамгийн наацх юм тий. Гавьяалан гамшгууд бол хамгийн ихнийх нь. Ер нь бол бидний мэддэг институцууд бүгд одоо сэгсрэлтэнд орж эхлэв. За хамгийн том институт бол мөнгөний институт буюу одоо нөгөө банк санхүүгийн салбар тий. Олон улсын банк санхүүгийн салбар. Олон улсын supply chain энэ импорт энэ одоо худалдааны амины салбар. За тэгээд улс төрийн салбар. Ер нь яг одоо ардчлал гэдэг чинь яг үнэхээр зөв юм уу те? Яг ямар учир тутагтай ингээ хүмүүс бас одоо засаглалуудыг асууж эхэлнэ. Улс төрийн тогтолцоонууд маань яг зөв байна уу? Намын тогтолцоонууд яг зөв байна уу гэдэг ингээд асууж эхэлнэ. Яг хүн өөрийнхөө амьдрал дээр нэг хүний амьдрал дээр хямрал тохиолдоод нэг хүн өөрөө амьдрал дээр эдгэрч эхлэхэд өөрийгөө шалгаж дотоод руугаа өнгөж ирэхэд янз бүрийн юмнууд тохиолддог шүү дээ. Хүүе би чинь ямар ийм юм бэ, тийм юм бэ, энэ ийм байсан биш дээ, хүмүүс яагаад ийм юм бэ гэд ингээд одоо хямраад байгаа шүү дээ. Тэр ингээд одоо нийтийн түвшинд явна. За ингээд маш олон төрлийн урд нь бидэрт ингээд трейлерээр өгсөн боловч бидний л таньдаг л хямралууд. Гэтэ нэгэн зэрэг маш одоо баг тавтамжтай ингээд зэрэг өөрнөхний ер нь бол ингээд энэ жилээс эхлээд. За тэгээ энэ өөрчлөлтүүдээс бол үндсэн хэлж байгаа мессеж нь бол айх юм ерөөсөө байхгүй. Энэ дунд бол ерөөсөө яг энэ гэдэг биеийн төвшөнд явж исэн өөрчлөлт өөрөө бидний төвшөнд одоо гарч ирнэ. Айх юм байхгүй. Одоо энэ лацууд нь ингээд нийтийн төвшөнд ингээд задарна. Лацууд өөрөө задарч байгаа нь өөрөө тэр шархны анаалтууд ингээд явнаа гэсэн. За тэгэхээр зэрэг үүнээс ч болоод яг хөөхөр хүмүүс нэлийн одоо сандрна штэ. Нэлийн сандралд орж эхэлнэ. Нэлийн самууралд орж эхэлнэ тийм ээ.
Тэгэхээр тэр үед одоо бидний хийх юм яг юу байх юм бэ гэхээр тэр үед бид нар туслах хэрэгтэй. Тэр үед бид нар ингээд одоо өөрсдийнхөө хэмжээнд танин мэдсэн зүйлсээ харамгүй хуваалцах хэрэгтэй. Өөрсдөө амьдрал дээрээ би дээрээ энэ хямрал шарах гэдэг юмтай зуралдаад давцсан байгаа учраас одоо яг яг танд асар их туршлага байгаа. Та асар их зүйлийг мэдчихэж байгаа. Та бусдад туслахын тулд та биш үү? Заавал тийм багшгүй рүү одоо заавал тийм нөлөөлөгч тийм ээ. Одоо заавал тийм мэрэгэн түргэн байх албагүй. Хүн болгонд одоо энэ байгаа. Та ч гэсэн тодорхой хэмжээнд угаас сэрцэн байгаа. Тэгэхээр яг тэр савныхаа хэмжээгээр мэдж байгаагаа хэрэгээр чадж байгаагаа хэрэгээр бид нар эргэн тойронд одоо гэрлэл болох хэрэгтэй мөн өөр юм байх. Тэр ийм л одоо дуудлагатай байгаа мэнэ бид нар. Тэгэхээр бүгдээрээ ингээд энэ шилжилтүүдээ хий те. Бүгдээрээ энэ бүтгүүгээ нарийсгаж торгосхын. Бүгдээрээ энэ яриад байгаа юм нь яг ямар учиртай юм бэ? Би яг баруун тархиараа ойлгоно гэхээр яг юу гэж хэлээд байгаа юм бэ? Мэлмигээ нээн гэдэг нь яг юу гэдэг байгаа юм бэ те? Энэ дээр анхаарлаа хандуул те. Анхаарал хаана байна? Энэрийг тийш уурсан. Та нэг энийг ингээл бодчих юм бол таны анхаарал таны сүнс бүх юм тийшээ анхаарал эхэлнэ тийм. Тэгэхээр энэ дээр нэгийн төлөг хаалцсан маа. Тэгээд би яг нөгөө Ричардын ярианы бичлэгээс нь ярьчих гэсэн чинь бас үгүй болоо хвчлээ. Зүгээр л ингээд ярих хэрэгтэй юм шиг байна. За тэгээд хүн төрөлхтний нөгөө үндсэн 6 шарах гэж байгаа штэ тий. За энэ бол нэгдүгээрт дарангуулал тий. Энэ бол хүн төрөлхтний хэмжээний нанагалт нэгдүгээрт дарангуулал. За энэ дарангуулал дээр одоо юу гарч ирэх вэ гэхээр зэрэг бид нар эрх мэдлийн асуудлууд яригдана. Эрхшээгдэгч гэдэг ийм нэг хоёр субъект байгаа учраас дарангуул гэдэг зүйл байгаа тийм ээ. Энэ намайг дарангуулад байна, энэ намайг дээрлэхэд байна. Одоо энэ улсын хурлын гишүүд те одоо бидний хамгийн хэрэг эсвэл энэ банк санхүүгийн байгууллага, эсвэл энэ даатгалын байгууллагч гэдэг нь бид нар ингээд өөрөөсөө давуу эрх мэдэлтэй хин нэгнийг гаргаж ирчээд тэр хүнийхээ дарамтанд орж идэг. Тэрний дарангуулалд орж. Үгүйсэн бол бид нар өөрсөд дарангуулагч байдаг. Бүгдийг бас тодорхой хэмжээнд бид нар дарангуулж идэг. Эхнэр хүүхдээ одоо ажилтнаа, найз нөхдөө тий. Тэгвэл энэ динамик дээр эхлээд маш сайн анхаарлаа хандуулад үзэх юм бол энэ дарангуудлын цаана юу үйлчлэл яваад байгаа вэ гэхээр энэ бол би чигийн л асуудал байна. Би бас чи гэдэг хоёр тусдаа би өөрөө тусдаа чи тусдаа та нар тусдаа учраас бидний дээр доорын асуудлыг гарч ирээд дээр доорын сэтгэлгээнээс болоод энэ дарангуул гэдэг юм гарч ирж байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээр ийм зүйл байхгүй. Би чи гэх юм юусоо байхгүй. Бид л гэж байна. Таныг үйлж хахад хорвооч гэсэн дагаад үйлж байгаа. Таныг инээж хахад хорвооч гэсэн дагаад инээж байгаа. Буюу таны өөрийн чинь амьдрал байгаа байдал чинь өөрөө хорвоо юм. Тэгэхээр та өөрөө хорвоогийн өмнөөс ухамсарын өмнөөс та амьдарч өгч байгаа энэ амьдралыг. Энэ чинь таны амьдрал биш. Энэ чинь ухамсар танаар дамжиж амьдарч байгаа юм амьдрал. Тэгэхээр одоо наад ингээд нөгөө нэг стоп намайг л ингэчлээ ийм өчүүхэн бодлуудаас хэдүүлээс салцгаая. Тэр энэ би чи гэсэн ийм өчүүхэн бодлоос салчхаар энэ дарангуул гэдэг юм чинь өөрөө байхгүй болчих. Тэгэхээр биетэйгээ зуралдж байгаа хүн болгон систем болгон дээр сэгсрэлт ирхнэ. Өөрөөр хэлбэл хамгийн том биетэй болгодог систем бол мөнгө штэ тий мөнгө. За энэ дэр маш том сэгсрэлтүүд ирхнэ. Тэгэхээр улс орнууд том улс төрийн хүчнүүд санхүүгийн байгууллагууд хүмүүс маш томор одоо нэгэнтэйгээ эрх мэдлийн үзэлцээд байна. За эхнээсээ эхлээд одоо Америкийн ерөнхийлөгч бол энэ дэр Канадыг 50 нийт хүмүүжүүлэхэд авъя гэж сайн мэдээлэл хийсэн шүү дээ. За тэгээд одоо энэ амар их мэдээллийн ирэн үед ингээд бид нар юун зөв юун буруу ялгахгүй байж тал одоо ингээд мэдээлэл үнэн худлыг тогтоогч юмыг бол одоо хийхгүй болно гэхэд фэйсбүүк мэдчихдэг юм. Тэгэхээр энэ аюу их үүмэнүүд ийм байр цаалталтууд ингээд ер нь бол явагдах нэ. За тэгэхээр сая хийсэндээ энэний төвд хамгийн чухал зүйл нь байгаа юм би үзлээс болоод дарангуул байгаамаа. Би чи гэж ялгаад байгаагаас болоод дарангуул дээр дор үсэт аамаа.
За хоёр дахь шарах үгүйсгэл. За бид нар өнөөдөр мэдхгүй байгаа, мэдрээгүй байгаа, ойлгоогүй бүх юмаа үгүйсгэж амьдарч байна. За энийг бол ойлгож байна, тийм? Энийг ойлгож байна. Энэ бол ингээд угаасаа л ойлгомжтой. Гэтэ яагаад үгүйсгээд байгаа юм бэ? Ямар нэг юм үгүйсгэхийн тулд тухайн зүйлийн тухай тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй эсвэл түүний эсрэгийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй шүү дээ. За жишээлбэл Христ Будда гэдэг ингээд хоёр одоо бидний хамгийн сайн одоо мэддэг юм итгэл үнэмшлийн одоо хоёр төлөөлөл байна тий. Одоо бурхан багш бол уг нь бол бүр юм шашны тэргүүлэгч биш тий. Христ ч гэсэн өөрөө шашны тэргүүлэгч биш. Гэтэл бид нар ингээд аль нэг талд нь гарахаараа нөгөө талаа дандаа үүсгэхээс аргагүй л доо. Жишээлбэл Библиэлд цорын ганц бурхан байна гэд хэлсэн учраас энэ бурхан маань л зөв байх боломжтой. А бусад бурхан гэж ирж байгаа хүмүүс бол бурхан биш ээ. Гээд нөгөө хүмүүстэйгээ үзээд идэх тийм. За тэгэнгүүт нөгөө тал нь болохоор зэрэг чи одоо чи өөрөө бурхан байхад өөрөө өөрөөсөө гадна ийм юмд итгэчихэд хамаг амьдралаа даатгаад ингээд яваад байдаг. Чи хин бэ гэдэг тийм. За ингээл дахиад нөгөө би чигийн асуудал гарч ирж. Яагаад бид нар үгүйсгээд байгаа юм бэ гэвэл бид нар яагаад бол мэдэхгүй байна. А тэгээд бид нар мэдэхгүй юмнаас айдаг. Бид нар харанхуйгаас айдаг. Бид нар хоцорхоос айдаг. Бид нар дутхаас айдаг. Тэгээд үлдчих үе, хоцорчих үе, би ганцаараа ингэчих үе гэд бусдад үгүйсгэхээсээ бид нар айдаг. Тийм учраас тэр айцаад дарахын тулд ямар нэгэн хүмүүстэй, ямар нэгэн ихтгэл үнэмшилтэй очиж наалцдаг. Тэгэд энэ ихтгэл үнэмшил бидний хамгийн том бүтрэгч болдог. Өө би чи ийм хүн, тийм хүн, тэр чин тийм юм, ийм ч юм, тийм ч юм гэсэн энэ бол зүгээр л оюун санааны төсөөлөл. Энэ бол юу ч биш. Энэ бол үнэн биш. Үнэн бол энэ тархинд угаасаа байхгүй. Тэгэхээр ийм амар юмнуудыг ярьчаад тэрийг амар хатуу ихтгэл уншил болгож эндээ ингээ гацалчаад өөрсдөө тэрэндээ бид нар зоод байна. Тэгээ тэр зовлонгоос салах гэхээр зэрэг үүсгээд идэг. Би яг миний зовлонгийг ангааж өгөх юм уу? Яг наадах чинь яг зөв юм уу гэд ингээд байдаг. Тэр юмыг яг зөв гэдгийг нь хизээ танд та хизээ итгэж унших вэ гэхээр та наад үгүйсгэлээ тавьж явуулсныхаа дараа л үнэхэр зөв бурууг нь мэднэ шүү дээ. Нөгөө ямар ч эмийг нөгөө нэг эм гээд ухаар там болтгоо, хор гээд уух юм бол одоо хор болтгоо гэдэг чинь хоолыг яг л тэр шиг тийм. Тэр үгүйсгэл бидний тархин дээр байна. Энэ үгүйсгэлийн учир шалтгааныг болоод тэр учир шалтгааныг бид нар ангаах, таслах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ үгүйсгэлээс болоод бид нар яг маргааш ингээд энд ингээд газар хөдлөнөө гэж байна тий бүгдээрээ хорогдох байр руу явъя гэхэд үгүй одоо бурхан намайг хамгаална ч юм уу тий одоо ийм юм яриад одоо бүр ингээд итгэл үнэмшлиг хүртэл ингээд бүр ингээд ийм дараагийн токсик түвшинд гаргаж ирчихэж байгаа байхгүй бид нар энээсээ болоод маргааш газар хөдлөж явахт чинь тэгэл хорогдох байр руу явах нь зөв биз дээ яг одоо тэнд юу нотлох гээд ингээд эсэргүүцэд үгүйсгээд байгаа юм тий эсвэл үгүй ч гэдэг юм уу эсвэл бол ингээд яг нэг ийм реакцсэн нэг ийм хандлага биднэрт байна. Тэгэхэд энэ системийн хэмжээнд болохоор штэ нэг үндэст нь өгөөтгөө үүсгэх, нэг хүүс нь нөгөө хүүсээ үүсгэх. Жишээлбэл эр хүүс нь гарч ирээд ийм хүүсээ бас зарим нэг одоо эрх ямбыг үүсгэх. Зарим нэг мөн чанарыг нь үүсгэх ийм үүсгэлүүдийг батхна. За энэ үүсгэл болохоор бидрэг тусгаарладаг юм байна. Бид нар үгүйгээсээ хол байж тиймтэйгээ ойр байдаг юм. Тэгэхээр бид нар нэг газрыг тийм гэж сонгох юм бол бусад газрыг үгүйгээ сонгож идэх юм. Тэгэхээр бид нар нэг ч газар байх шаардлагагүй. Ямар нэгэн газар, ямар нэгэн хүн, ямар нэг ихтгэл үнэмшлийг энэ л 100% зөв гэхээр бид нар үлдсэн ирээсийг үүсгэх юм. Тэр энийг бас бид нар тавьж явах хэрэгтэй юм. Энэ хамгийн эвгүй шархны энэ шархны хамгийн гол асуудал нь бид нар энэ шархтайгаач мэдхэд маш хэцүү байгаа байхгүй. За гурав дахь нь ичгүүр. За лайн 3 буюу энэ 3 дахь ичгүүрийн шарх болвол бүр дардаг. Дардаг нөгөө эцэг хүн олно гэдэг шиг те энэ бол ингээд дардаг. За энэ бол угаасаа баг яриадайх ч юм байхгүй бах. Бүх юмнаас одоо юу байдаг? Ичгүүр мэдэрч чаддаг. Амьдарч чадахгүй болдог. Өмнөх оройн нэг одоо гарч ороод найз хөвгттэйгээ уулзаад наргиц ингээд тавцсан бол маргааш өглөө тэрнээсээ босоод ичих. Нэг нэгнээсээ ичих. Өнгөрсөн цагаасаа ичих. Нэрнээсээ ичих. Улсаасаа ичих.
хүн болж төрсөндөө ичих, гутах. Энэ мэдрэмж байна. Лайн дөрөв болохоор гологдол. За гологдол бол одоо угаасаа маш ойлгомжтой ааш тий. Гологдол бол үгүйсгэлийн нөгөө тал нь байгаад байна тий. Гэтэ гологдол бол дахиад нэгийг нөгөөс хасах. Одоо жоохон суул доороо жоохон мэдхгүй ойлгохгүй нэгээ дээрлэх тий. Энэ бүлэгмээс хасах. Ойлгомжтой байдал. Тийм. Тэгэхээр ерөөсөө тэр юунда тэрийг ингээд голоод юунда тэрийг ингээд хасаад байгаа юм бэ гэхээр өөрийнх нь дотор өөрөө хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл байгаа болохоор тэрийг харуулж байгаа, тэрийг сэрээж байгаа, сэдрээж байгаа юмнуудаас зайгаа барих бас л нэг арга. За лайн 5-ын буруутгал. За энэ бол ерөөсөө л буруу бүх юм бусдын буруу. Гаднаас буруу хайх тий. Тэгвэл гаднаас буруу хайгаад байгаагийн жинхэнэ шалтгаан миний дотор байгаа штэ. Миний дотор яг юу буруу байчаад би гадаад ертөнцийг буруутгаад байгаа. Тэ? Яг юм. Тэгээд ерөөсөө энэ хорвоод буруу юм нэгч байхгүй. Нийгэмд буруу юм нэгч байхгүй. Бүр нэгч буруу хүн байхгүй. Бүх хүн зөв гэдэг өнцгөр та нэг өдөр амьдрч үзвэл ямар хэрэгчлөө байхвал бүх юм чинь зөв юм байна. Ерөөс хүний л зөв юм байна. Яг тэгвэл бүх хүн чинь эргээд тэр ухамсартай бас холбоотой л байгаа шүү дээ. Тэр хүмүүс тэрийг мэдэх мэдхгүйгээ асуудал нь л өөр байгаа болохоос биш бүх юм ухамсараар дамжиж ухамсараар үлдэгдэж байгаа. Тэгэхээр одоо тэрэн дээр би тэрийг буруу гэх би хэм бэ? За ийм. За лайн 6 бол тусгаарлалт тийм. За ингээд энэ бүх шархнууд энэ бүх асуудлууд үнэндээ юу болгож байгаа гэхээр бидний нэгнээс нь л тусгаарлаж байна. Хүн төрөлхтний хувьд хамгийн том шийтгэл бол тусгаарлалт байдаг. Тийм учраас шорон гэдэг зүйлийг бид нар бүтээсэн. Хүний хувьд хүний амийг нь таслахаас илүү том шийтгэл бол тусгаарлалт байд юм байна. Бид нар олонтойгоо байх гэж, хамт байх гэж бүтээсэн. Хүний биеийн одоо нэг хэсгийг илүүчилж аваад явхад тэр бол хүн биш ээ тий. Энэ өөрөө бүх юмтайгаа цогц байхдаа би хүн байдаг бол нийгэм бас яг адилхан байна тий. За тэгэхээр ийм нэг юм 6 шарах байгаа. Тэгээд дахиад нөгөө 22 дахь түлхүүрийн сэдий дээр байгаа да 7 ариун лацба тэдний сэдийнэр гэдэг. Тэгээ одоо энэ сэдийнэр ингээд угаасаа сэрэлтүүд нь явж байгаа. Тэгээд дараагийн түвшний буюу одоо тэр уучлал ба үнэн гэдгийн зааг дээр одоо бид нар ингээд ирж байгаа юм л да. Нэг үнэн гэж юу вэ? Одоо нэг үнэнд гүцэгдэн гэж ярьдаг штэ. Үнэн гэж яг юу юм бэ? Үнэн хаанаас алт юм бэ? Тэгэхээр шишлэг ухаанаар бид нар өдөө хүртэл юуг үнэн гэж ойлгож авсан бэ гэхээр олон дахин давтаад ингээд давтагддаг тэгээд нотлогддог тэгээд симуляц хийж болтго зүйлээ бид нар үнэнгээ тэгээ аль болох энэ дэр объектив байх ёстой гэдэг ийм одоо зарчмаар өдөө хүртэл явж ирсэн. За үүний хүчээр манай нийгмүүд маань хөгжсөн. Өнөөдөр бид нар үдий зэрэгтэй сайхан амьдрах ийм боломж олцсон байна. Тэгэхээр энд бол талархъя. Тэгвэл яг жинхэнэ үнэн гэдэг бол ерөөсөө танаас ангид биш жинхэнэ субъектив зүйл байдаг юм. Хизээж үнэн объектив байх боломжгүй байдаг юм. Яг бол үнэн өөрөө ухамсартай, ажиглалттай өөрөө холбоотой байдаг. Тэгэхээр таны дотор л тэр үнэн байгаа юм байна. Тэр үнэн хашааж яваагүй, хашааж явахгүй. Энэ үнэн ба та хоёрын хоорондын холбоо л өөрөө бидний энэ сэрэлтийн аялал байх юм байна л. Тэр энэ чинь объектив байх юмрч боломжгүй зүйл юм. Тэгэхээр хүн болгон дотоод руугаа умбаад дотоод үнэнтэйгээ уулзахад хүн төрөлхтөн хамгийн нийтмэл болох юм. Тэгэхээр бид нар нийтмэл болохын тулд нэг нэгэн дээр очиж яриад нэг нэгнтэйгээ санаа оноо нэгдэх тухай огт биш юм байна. Бүр зөрөлдөж, бүр сөрөлдөж болно энэ төвшөнд очиход. Яа гэвэл бид нар хинтээ яаж сөргөлцсөн хүн болгон ухамсараараа хүртгүүдээ нэг гэдгийг таньдаг учраас бүх зүйл зөв, бүх зүйл үнэн болт юм. Гэхдээ хүн болгон авчрах үнэн гэж байна. Хүн болж төрснөх. Тэр хүн болгонд
ангарах шарах гэж байгаа ш. Хүн болгон тэр шархаа ангаасны дараа авчрах үнэн гэж байгаа. За үнэн гэдэг зүйлийг би энэ амьдралаараа танихад энэ миний олж ирсэн зүйл нь энэ байна гэд өөрийнхөө нэг хэсгийг бариад ирэх юм. Тэгэхээр бид нар дотоод руугаа ороод дотоод руугаа өнгийгүүд тэр үнэнг бариад ирэхэд хүн болгон тэр үннийг барьчихад бид нар дундаа бүгд хамт уулзах. Нэг л газар уулзч байгаа юм. Тэр нөгөө зааны үлгэр шиг тий зөв заан гэдэг чинь ийм ол шиг ийм нарийнхан зүйл байт юм аа гэж сүлийг харсан яриад чихийг харсан энэ ийм нисдэг баха ийм далбар ийм далавчтай юм байна гэж гэдэг шиг. Тэр тийм учиртай юм. Тэгэхээр бүх хүн чухал, нэг ч хүн хоцрохгүй бас хорвоо танаар дутна. Гэхдээ бас дутхгүй. Тэр энэ ийм олон парадоксууд ингээ нэгнээр үнэн байдаг. Тэр орчин бол өөрөө энэ баруун тархины орчин юм байна л та. Тэгэхээр иймэрхүү зүйлс байна. Тэгээд өмнө нь хийжсэн уулзалтуудаатай харьцуулахад би өнөөдөр бол маш фильтргүй ирж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн ерөнхийдөө иймэрхүү жоохон одоо цагтаа байсан зүйлсүүд бас ярих бах. Тэгээ яг генийн түлхүүрийнхаа тухай, профайлийнхаа тухай, өөрийнхөө алтан замынхаа тухай илүү их яг олж мэдээ гэвэл тэрнийг ингээ олж мэдэх ярих одоо тэр сургалт платформуудын 4 сараас эхлээд нийгэд өгчин. Тэгээ хүн болгон бие дагаад судлаад явах боломж нь. Тэгэхээр тэр тэгээд танилцаад ингээд явхаар яг та өөрөө одоо би өөртөө 200% итгэлтэй ярьж байгаа шиг яг та өөрөө энийг өөрөө олоод мэдэрчих боломжтой зүйлс байхгүй. Зүгээр нэг хүнээр яриулж хүний дам яриагаар биш. Тэг яг адилхан зүйлийг та дотроосоо таниад таньж байгаа байдал нь өөр байж болно. Тэгэхэд бид нар бүгд ингээд хамтдаа өсөх хөгжих хэрэгтэй юм. Түүнээс ч нэг нь ингээд ярьдаг, нөгөөдөл нь сонсдог, дагдаг биш юм байна. Ерөөсөө л сценарх гэдэг чинь ийм л зүйл юм. Тэгэхээр бүгдээрээ яг энэ рүүгээ ороод энүүгээрээ яваад ингээд сценархаараа амьсгалаад эхлэхээр энэ өөрөө маш гүнзгий амьсгал болоод энэ амьсгал өөрөө нийцэд тарахад эндээс цөмрөлтүүд, үсрэлтүүд, шилжилтүүд өөрөө ингэж болох юм байна. Мөнгө гэдэг зүйл өнөөдөр яагаад хүчтэй байдаг вэ гэвэл бүх хүн мөнгөнд итгэдэг байхгүй юу? Бүх хүн мөнгөнд итгэдэг. Хэдий олон хүн итгэх нь хэр хүчтэй итгэх нь тэр зүйл бодтой байдаг. Энэ бол хорвогийн хууль. Энэ бол зам. Тэгвэл өнөөдөр хангалттай тооны хүмүүс итгэхгүй. Хангалттай тооны хүмүүс таниагүй л байгаа болохоор бид нэр одоо болтгийн байдал дээр байгаа юм. Тэгвэл хангалттай тооны хүмүүс сайхан байдагт итгэдэг. Ухамсар байдагт итгэдэг. Миний дотор хорвоо байгаа юм байна гэдэг үнэнтэйгээ холбогдох үед ямар гайхамшигуд болохоор бид нар тэрийг төсөөлж чаддаг. Энэ сүнсний тухай ярианууд нь шүү дээ. Зүгээр л нэг юм харахгүй болонд нэг юм 10 хүн очиод ингээд толгоогоо доошоо харуул суугаад ярддаг юм байхаа ингээд болох цаг ирж байна. Энэ ингээд гатагшаага гарах, задрах, хагарах өсрэлт хийх юм одоо цаг мөчөөг одоо эхэлж байна. Тэгэхээр илүү өөртөө ихтэй байгаарай. Илүү би галзуу юм яриад байгаа юм байна. Би чинь галзуурчд гэж юусоо битээ тийм юм бодорой. Одоо хэрвээ шүү дээ. Ганц л зүйл өмнө. Танд юу мэдэрч чинь тэр үнэ. Тэгэл бол. Тэргээл бүр тултал мэдэр. Тултал сонс, тултал амьд тэгэл болоо. Тэгээд тэрийгээд та хуваалцах үед цаг нь болоод та хуваалцах үед яг нөгөө зааны өөрөөр хэсгүүдийг тэмтэрсэн хүмүүс цуглараад бид нар хамтдаа энэ шилжилтүүдийг хийх юм байна. За ийм нэг ийм зүйл байна. Тэгээд одоо нөгөө нэг зүрх таньдгаа гэдэг чтэй. Тэгэхээр та хэдийн манаас зүрх таньсан байх гэж би итгэж байна. Тэгээд сонны сургаалт зүйл 55 төр байгаа штэ. Тэгэхээр бид нар эрхчлөө гэдэг эрхчлөөрөө шилжилт хийж байна. Тэгээд энэ эрхчлөөний шилжилт бол яг нөгөө сонны түг шиг сон өөрөө дөнгөж мэдлснийхаа дараа 5 орчим сар ингээд таранхуй усан дотор одоо нэм хэлбэрээр амьдарч агаад одоо ийм магчин идэрчтэн штэ бас тэр чин шавж ч гэсэн. Тэгээд ийм маш юусэн загас шиг ийм харанхуй баг сохор бод юм хардггүй гэж байгаа байхгүй. Тийм байдалтай байжгаад тэгээд усны мандал руу гараад авгалтай болж хувраад тэгээд жигүүртэн болж зүйлдэг тийм ээ. Тэгэхээр одоо бид авирж гин дэшегээ бид одоо мацж гин. Энэ соноор зүйлэх юм бол тэгэхээр энэ мацалтын дараа ингээд бүрлдэх энэ процессын дараа бид нар хүн төрөлхтөн энэ бол зөвхөн миний ч юм уу чиний биш.
одоо нэг юм сүнсний тухай судалдаг хүмүүсийн асуудал биш үү. Ингээд хүн төрөлхтнөрөө бүгд ингээд ийм живүүртэн болгож байна. Хизээч дахир буцаж бид нар усны дор орохгүй. Тэгэхээр энэ өөрчлөлтийг өдөөж байгаа зүйл нь ус байна. Ус байна. Энэ ус бидний бүх биеийг дүргээд тэр нэвчиж гараад тэр бидний живүүрийг одоо дэлгэх нэ. За нэг ийм зүйл байсан юм аа. Тэгээд ирээдүйн хүн гэхээр бид нар нэгдүгээр шүү дээ. Базад хэлэх юм бол мөнхийн мөн чанараа бид нар ухаарах юм. Энэ бидний энэ мөн чанар ерөөсөө мөнх юм байна. Тэгэхээр одоо бид нар чинь ингээд амьдралынхаа энэ ерөөсөө ингээд нэг газар очиж ерөөсөө зогсохгүй юм байна. Энэ мөнхөл үргэлжлэх юм байна. Тэгээ энийгээ бид нар ухамсарлаад таньсан үед бид нар юуны чараас хөөцөлдгөө болчихно. Сэрэлтийн араас хөөцөлдгөө болчихно, гэгэрлийн араас хөөцөлдгөө болчихно. Ягаад гэвэл тийм шаардлагагүй. Хоёр дахь нь ДНХ-ийн мэн дотор байдаг сэдийнэр нэг нэрээс сэрж эхэлнэ. Одоо сэрээд эхэлсэн ч байна. За гурав дахь нь хүний бие махбод мутацид орж одоо энэ бидний бие махбод чинь төхөөрөмж шүү дээ. Бидний энэ төхөөрөмж бас өөрийнхөө хязгаарыг даваад тэр нөгөө нэг сон өөрөө жигүүр ургуулж байгаагийн адил шинээр мутац явагдаад бид нар илүү урт удаан амьдрах боломжтой болно. Тэр нь шүү дээ. Юу гэсэн үг вэ гэвэл зөвхөн л удаан амьдрдаг биетэй болно гэхээсээ гадна бидний хүртгүүн угаасаа торгосчгоо бид нар шүү дээ хоолой хүртэл энергиэр нь ингэж мэдэрнэ. Юу зөв, юу буруу энийг бид нар шүү дээ хаяг шошиг уншихгүйгээр ингээ өөрсдөө мэдэрнэ. Тэгэхээр өөртөө хэрэгтэй юм аваад идээд сурсан хүн чинь удаан амьдрнаа да тийм ээ. Бид нар хүртгүүл нэгдэх байхгүй. Тэр удаан амьдрдаг биетэй болох тухаас биш тийм. Тэгээд цаг хугацаа боловсруулдаг энэ зүүн тархиныхаа төвшнөөс бид нар яг одоо цагтаа амьдарч чаддаг тэр тэнцвэртэй ажиллагаар гарах юм. Бид нар ухамсарлуугаа илүү ойртож тэгэхээр бидний цаг хугацаа гэдэг хайрцаг нурж унах юм. Тэгэхээр цаг хугацаа гэдэг хайрцаг нурж унахаар цаг хугацаатай холбоотой бүх системүүд төр бас дөргөөрж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэхээр үүний ачаар бид нар ямар болох вэ гэхээр нэгдүгürt фракталыг ойлгодог. Фрактал гэдэг чинь хоорондоо холбоо хамаарал ижил төрлийн зүү тогтол бүхээ одоо зүйлсийг хэлж байгаа шүү дээ. Ижил төрлийн нэг фрактал хэрэг нэг зүү тогтол юм. Буюу та өөрийнхөө фракталынхныг шууд таньдаг болно. Таны фрактал таныг таньдаг болно. Та юмыг хараад тэр наан байгаа зүйлийг биш цаана байгаа фракталыг таньдаг болно гэсэн. Өгшлаар нь. Та байна шүү дээ. Өнөөдөр бид нар цэцгийг хараад энэ ямар гоё цэцэг вэ гэж хардаг бол бид нар одоо шинэ хүртгүүгээр тэр цэцгэнд хүрэхэд бид нар тэр цэцгийн цаатлын үрийг таниад тэр үрийн дахиад тэр үр өмсөн цэцэг тэрний дахиад цаатлын үр өмсөн цэцэг ингээд энэ чинь бүтэн фрактал явж байгаа шүү дээ. Энгийн юм шиг хэрнээсээ тэр цэцэг бол шинэ цэцэг биш. Тэр маш олон үед олон 100 жилиг дамнаж авсан. Яг сүрлэг мод байдаг тийм мод хэдэн 100 жил тэндээ зогссон. Бид нар тэр модыг харахад энэ мод үгүй энэ ерөөсөө энэ мод биш. Энэ бол маш хөгшин мод. Бид нар тэрийг яаж мэддэг вэ гэхээр тайраад ингээ харахаар маш олон цагаргууд байдаг. Тэр чинь фрактал нахгүй. Тэр чинь үдсэн амьдрал. Тэгэхээр бид нар одоо энэ үдсэн амьдралуудтайгаа амьдрнаа гэсэн тийм. Энэ амьдралаар биш амьдралуудтайгаа ухамсаруудтайгаа ингээд амьдарч. За тэгэхээр жинхэнэ бодит байдал гэж юу байдгийг бид нар сайн ойлгож эхлэх нь. Жинхэнэ бодит байдал. Жинхэнэ бодит байдал чинь цаанаа ийм гүн, ийм уудам, ийм өндөр зүйл байсан байна гэдгийг таньж эхлэх юм. За тэгээ энэ өөрчлөлт биш үү? Одоо аль хэдийн явагдаад эхэлсэн. Тэгээ нэг сарын 30-наас бид нар Плуто гэд гараг байгаа шүү дээ, тийм. Плуто гэд одоо нөгөө dwarf planet гэдэг нөгөө далай ван билүү? Ямар ван нүлээ? Плуто ч юу гэдүүлээ? Далай ван тийм. Одоо даагүй дэлхийн ван юм байна. Далай ван нь болохоор Нептун юм шиг байна. Тийм дэлхийн ван юм шиг байна. За
Тийм дэлхийн ван хаа. За тэгээд юу 6 сонирхдаг бол одоо Плуто буюу дэлхийн ван гарагийн талаар мэдж байгаа. Дэлхийн ван гараг болохоор зэрэг одоо энэ 9 гарагийн хамгийн гадна талынх саяхныг хүртэл бид нар жихэн гараг гэж бодож явж байсан боловч гараг байх хэмжээний одоо юу биш юм байна. Их биш юм байна. Энэ бол одоо юм бичил гараг буюу одоо юм dwarf planet юм байна гэж одоо дүгнэлтэнд хүрсэн. За тэгээ энэ маань болохоор би буруу санааг бол 298 жилд нэг удаа юу яаж байгаа генийн түлхүүрийн шилжилт хийж байгаа. Тойрогс хэлж байгаа. За би шалгаадах юм. За жилд биш үү дэлхийн хугацаагаар заяа. Дэлхийн хугацаагаар 248 жил явж иж юу байт юм бэ? Нарыг нэг бүтэн тойрт юм байна. Тэгэхээр дэлхий дээр 2025 он одоо гээд өнөөдөр бид нэг 2025 он тэгвэл дэлхийн ван гарагийн хувьд 2025 он болоогүй байгаа л гэсэн үг шүү дээ. Одоо тэгэхээр 2025 бид нар 248-аар хуваахаар хэд вэ? Нэг арай бага тоогооч. Тэгэхээр дэлхийн вангийн тооллоор болохоор 248 жил нь 1 жил болдог байх нь шүү дээ. За 248. Тэгээ 8 жил юм байна л дэлхийгээр. Тэгээд тэгээ энэ гариг генийн түлхүүр 41 рүү шилжиж байгаа. Энэ нэлээд олон зуун хэдэн зуун жил ингээд болоогүй шилжилтийн гариг дээр болж байгаа. Дэлхийд дээр чинь 5 хоноод нэг генийн түлхүүр солигддог шүү дээ. 5-6 хоногт генийн түлхүүр солигддог бол Плуто тэр илүү удаан давтамжтай байх нь. За тэгээ энэ генийн түлхүүр 41 гэдэг түлхүүрийг заавал уншаарай. Заавал тунгаан бясалгаарай. Энэ түлхүүртэй холбогдорой. Генийн түлхүүр 41 бас сүүдрэн төсөөлөл байгаа тийм. Сүүдрэн төсөөлөл. За би гаргаад ир. Сүүдрэн төсөөлөл заяа. Тэгээд бэлэг нь болохоор зэрэг зүүн совин. Тэгээд сэтийн цацрал. Тэгэхээр бид нар биш үү одоо төсөөллийн танихугаас хүртэн таних чадлаасаа зүүн совин руу шилжиж байна. Бид нар галактикийн хэмжээний шилжилт хийж байгаа байхгүй одоо. Одоо өөрсдийнхөө нарны аймгийн хэмжээний галактикийн хэмжээний шилжилтийг хийж байна. Тэгэхээр төсөөлөл гэдэг чинь юу юм бэ гэхээр яг энэ дотор байгаа нөгөө энэ хушиган дотор байгаа гэдэг шиг энэ дотор байгаа мэдээллийг төсөөлөл гэдэг байгаа байхгүй юу? Зүүн совин бол мэдрэмжтэй. Тэгэхээр өнөөдрийн миний ярьж байгаа зүйл таны төсөөлөлтөө бол дүүхгүй гэж магтгүй. Одоо энийг сонсож байгаа дараа бичлэгийн сонсох хүмүүст. Гэхдээ таны зүүн совингаараа та мэдэрч байгаа. Энүүгээр л ялгана. Бидний цацрал бидний зүүн совингоос ихтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар төсөөллийнхаа хорвоогоос гараад зүүн совин руу орж. Төсөөлөл бол яадаг вэ гэхээр энэ бүтгэнүүдээр таньж мэдсэн зүйлээ эвлүүлж зүүж явдаг. Тэгээд ингээд ертөнцийг нэг ерөнхийдөө бүтцлээ за нэг иймэрхүү юм уу даа гэж хардаг. Тэгвэл зүүн совин бол зүгээр шууд танд юм байна л. Тэгэхээр энүүгээр ялгарч байгаа юм. Тэгэхээр генийн түлхүүр 41-ийг заавал хараарай. Генийн түлхүүр 41 бол бүгдийг эхлүүлэгч цаграг хүний биеийн дотор байгаа генийн дарааллын ATG гэсэн энэ 3 үсгийн хойноос авч явсан энэ зааврын дагуу шинээр үйлдвэрлэх шин төрлийн шууд зааврыг дагах юм команд явж байгаа. Тэгэхээр бидний биеийн дотор ийм командууд ингээд явж байгаа. Тэгвэл та бас өөртөө энэ командаа өгөөд энэ шийдвэрээ гаргаад шилжилтээ хийе гэхэд бол ингээд та өөрөө бас төсөөллөөсөө ангижраад зүүн совиндгаа холбогдчих тийм бүрэн боломжтой байгаа юм байна. За тэгэхээр энэ бол баг хамгийн том мэдээ нь яг энэ л байна. Генийн түлхүүр 41. Тэгээд генийн түлхүүр 41-ийг уншаад таньсан зүйлээ тэр групп фильтр дээр постлоод одоо хэдүүлээ жоох итгэвтэй жоохон нэг юм одоо юм нэг юм дөрвтойхон явъя гэсэн тийм санал байна л да. Тэгэхээр одоо ингээд нэг би нэг эндээс нэг профайл дээр ингэдэг тэгдэг гэдэг бичлэг хийх биш. Яг ингээд та түлхүүрээ уншаад ямар мэдрэмж төрж чинь та түлхүүрээ аваад ямар зүйл танд илчлэгдэв. Та юу орж ирж байна те тэр болгоныгоо бусдтайгаа хуваалцаад хэдүүлээ энэ дээр яг ингээ хамтдаа хөгжөд дараагийн түвшинд гарах нэг юм зүйл байна. Таны ямар ой санамжууд сэргэж байна? Ямар мэдрэмжүүд сэргэж байна? Одоо энэ ой санамж мэдрэмжүүдэд ингээд дарагдаад түүртэд явалгүйгээр нэг нэгээр нь таниад нэг нэгээрээ ингээд шилжээд явъя гэсэн ийм уриалга байна. Одоо хоосон мөрөгдөхгүй юм.
одоо хоосон мөрөөдөж ингэж амьсгаагаа тарамдаж ингэж явахгүй. Одоо зүгээр л яг энэ зүүн совин дотор л амьдрна. Одоо өөр одоо биднэрт ийм юу байх. Угаасаа ч өөр нэг олигтой зам байхгүй. Ер нь бол ингээд тулцаа энэ одоо юу гэмдэ бидний хөгжил хувьсэл одоо энэ аргаар явах хөгжил хувьсэл маань ингээд ер нь тулчлаа. Тэгэхээр бид нар дараагийнхаа түвшинд гарахаар энэ ийшээ явсан аргаар тийшээ хүрэхгүй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хүртэл ирсэн сайн байна. А эндээс цаашаа бид нар их усүр рүү явхад зөвхөн зүүн сунгоор таних юм байна. Яг бол тэр бол бидний төсөөллөөрөө таньж чаддаг. Бидний төсөөлөл дотор багтдаг ч юм биш юм. Тийм учраас зүүн совин руу яв гэдэг. За тэгээ таны дотроос гараад дуудаад байгаа өөрчлөлтүүд чинь ийм учиртай байх нэ. Тэгэхээр зүүн совин манлал 41 31 гэсэн энэ хоёр түлхүүрийг барьж аваад өөртөө маш ихтэйгээр бардам сэтгэлгүйгээр урагшлахад бидэрт боломж байна. Тэгээ бардам сэтгэл маань өөрөө уурах тархинаас гараад байна. Тийм учраас тэрийг бид нар цулалж явуулаад ингээд суу бэлгээ бодит байдал болгох цаг нь ирчихжээ. Одоо энэ бол ингээд зүгээр бидний яриан дунд оршдог, төсөөлөлд оршдог зүйл биш. Бодит болох цаг нь ирсэн байна. За нэг иймэрхүү л байна да. Тэгээд